Өнөөрөө тэнгэр оддоор дүүрж Брэдийн санаж байгаагаас бараг 2 дахин их од гялцаж байгаа мэт санагдаж байлаа. Тэрээр хамгийн сүүлийн үеийн шин дуруу худалдаж авсан бөгөөд тэрийгэ маш болгоомжтойгоор нэм байрлуулж оддыг харахтаа бэлэн боллоо. Гэхдээ тэр ганцаараа биш. Түүнтэй хамт одоо орон судлал туртаа найз бүсгүй Жанет байсан бөгөөд нүдэн догтлоор гэрэлтэж байлаа. Брэд зөвхөн дураа авчираагүй ба дэвсгэр зугаалгын сагс дарс авчирсан юм. Жанет дурангаар харж орчтой эсэнцээ гайхамшиг тавтаа Брэд гаригуудыг зааж өгч одоо орны гайхамшигыг тайлбарлана. Брэд өмнө Галилей, Коперник, Брэг зэрэг өмнөх агуу одоо орончдыг бодож байсан бол одоо зөвхөн түүнийг л боддог болсон байв. Жанетыг баярлан инээхийг сонсоод Брэд өнөөр Азтай байх нь гэж дотроо бодсож бүх зүйл түүний бодсноор байсангүй. Гэнтэл Жанет дурангаар харангаа нэгэн сонин зүйл харж тэр юу вэ яг л эмхтэн хүн шиг харагдаж байна гэхэд Брэд жимхтэн хүн шиг харагдаж байгаа бол магадгүй Андромеда эсвэл Кассиопея гэхэд Жанет ч үгүй эмхтэн хүний дүрстэй од биш. Жинхэнэ эмхтэн хүн байна гэж хэллээ. Брэд тоглоом байж магадгүй гэж бодсон Жанет тийм хүн биш учраас дурангаар нэгтлээ харахад үнэхээр нүдэндээ итгэсэнгүй. Тэр үнэхээр л нарны өмнөд туйлын бүсээс хэдэн мянган километрийн зайд нарны эргэлтийн тэнхлэгтээ зэрэгцсэн хүүхний нэгэн эмэгтэй хүн мөн байсан бөгөөд түүний арьс нь хүйтэй гар өнгөтэй. Бүх биеэр нь л үл мэддэг алтан тэмдгүүс хилээстэй. Хитрхи тод. Хитрхи төгс. Ямар ч линзний тол эсвэл харааны хурм үзэгдэл биш. Тэр үнэхээр тэнд байв. Гэнтэл тэр учир нь үл олдох ер босын эмэгтэй гараа өргөж зүүн тийш заахад Брэд яагаад гэдгээ ойлгохгүй дурангаа тэр зүг рүү эргүүллээ. Гэхдээ тэр зүгт нь аимшигтай үнэн байсан нь дэлхий лөө асар хурдтай чиглэж буй солир байсан юм. Ингэж л анх SCP-170-ыг танигдсан бөгөөд яг тэр үед сангийн ажиглалтын систем мөн түүнийг олж харан мөн 170-аас дэлхийс өрүүлэх аюул солирыг олж харан сан нэмэдэн мужийн гүрэмлээ ихтэх нууц байгууламжийн дор байрлах аврах прото их бууг ажиллуулжээ. Нэг удаагийн буудлахаар солирыг олон жижиг хэсэг болгон ботолж үүний дараа жижиг буунуудаар үлдсэн жижиг эсгүүдийг устгажээ. Ингэснээр SCP-170-ээс хүн төрөлхтнийг анх удаа аварсан ч энэ сүүлийн удаа биш байлаа. Олон 10 жилийн тууштай ажиглалтын үр дүнд 170-ээс бол 20-40 насны хоорондох мэд харагдах эмэгтэй хүн. Түүний арьс нь нарны туяа болон түүнтэй холбоотой засаг туяан шуурд өтгөөс хамгаалдаг үл мэдэгдэх хар материалаар бүрхэгдсэн байдаг. Түүний ус нь муу адил үл мэдэгдэх материалаар хийгдсэн бөгөөд 34 км урттай. Түүний бие алхимийн олон төрлийн бэлэг тэмдэг байдаг бөгөөд духан дээр алтны тэмдэг, амигийн тойрсон мөнгө усны бэлэгдэл, мөрөн дээрээ зэсийн тэмдэг, цээжин дээрээ хүний зүрхний дүрс, хөвлийн дээд тэсэг төмөр, доод тэсэгт нь цагаан тунгалаг, арцэг орчинд нь хар тоглохны тэмдэг байсан юм. Эдгээр нэртний алхимийн зав үйлдэл холбоотой байж магадгүй гэж SCP байгууллага үзэж байлаа. 170-ээс бол өргөн удам галактаас дэлхий рүү ирж буй хийм бус биет болон өндөр түвшний аюул санал хийлийн талаар сэрэмжлүүлгийг өгдөг бөгөөд цахилгаан сорон зүй спектрийн бүх төрлийн засварыг мэдэх чадвартай, мөн радио зэрэг хүний мэддэж буй татамжаар телепат хийх, хүний биеийн хэлийг ойлгох чадвартай билээ. Дэлхий рүү ямар нэгэн аюул ойртож ирэх үед тэр ердөөл түн рүү заадаг. Хэрэв мөчнөөс нь олон аюул нэгэн зэрэг ирж байвал тэрээр нэмэлтээр мөч ургуулсан заадаг юм. Нэгэн удаа тэрээр дэлхий рүү ойртож буй нууцлаг гариг хоорондын биетийг зааж өгсөн боловч түүний заасныг үл тоож үл мэддэг сансрын бие дэлхий хоттой мөргөлдөж их хэмжээний аюул сас бод садарснаас бараг 2000 хүний амьд хүрж дэд бүтцэд их охирол учруулсан. Үүний дараа л SCP байгууллага түүний анхааруулгад маш ноцтой хандаж эхэлсэн юм. Нэгэн удаа тэрээр Шинэ Зеландын Окланд хотод тунсан төхөөрөмжийг орчлон анхааруулсан бөгөөд энэ бие даасан дайсагнасан роботууд болж хувиран хүмүүс рүү дайрсан ч 170-аас ачаар маш хурдан хариу үйлдэл үзүүлж чадсан юм. Мөн хэд хэдэн тохиолдолд хайр гарагийн байлдааны хүлэг онгоцууд ирэхийг урьдчилан таамаглаж талсан зогсооход тусалсан. Хэрвээ 170-аас байгаагүй бол төрөл бүрийн харийн амьтад ирэн дэлхийс үүрэх, за сүрхкума гэхэд эзлэгдэх боломжтой байсан байж болно. 2003 оны 10 дугаар сарын 16-нд өндөр хүчин чадалтай дурангууд түүнийг анхааралтай ажиглаж байгааг анзаарсан бололтой 170-аас ярьж эхэлсэн бөгөөд үүнийг анзаарсан SCP байгууллага түүнийг илэг судлахаар Франц хэлний доктор Грэм Торресыг авчирсан юм. 170-аас эхлээ энгийнээр "Сайн уу" гэж хэлээд хэсэг хугацаанд чимээгүй боллоо. Хэсэг чимээгүй болсны дараа "Би бол харуул. Миний нэр Саус байсан. Та нар миний ахад дуртай юу? Би ч бас дуртай. Тэр маш том, маш дулаахан. Хэрвээ надтай ярилцахыг хүсвэл хиймэл дагуулын ашиглан холбогдорой. Энд ирэхээс илүү амархан байх болно." Доктор Торрес түүний мөн чанар яг хэн болохыг дахин асуусан бөгөөд "Намайг Саус Сесар гэдэг. Би ажиглагч. Би харж байна. Би байн хардаг. Би байн анхааруулдаг. Бараг үргэлж. Ингэж байж цаашдаа амьдрал бий болно." Үүний дараа доктор "Хянагч гэж юу гэсэн үг вэ" гэж асуусанд
Тэр зүгээр л инээмсэглээд энэ бол би. Би таны хөдөлгөөний ач холбогдлыг анзаарсан. Та хэнд мэдээлэл өгдөг вэ? Хаашаа харахаа мэддэг хүмүүс, танд харахыг хүсдэг хүмүүс зөвхөн танд ч биш. Гэхдээ танд ч бас. Та ах гэж хэлсэн. Та нарыг хэлж байна уу? Тэр бол миний ах Саул. Тэр намайг дулаацуулдаг. Тэр халамжтай, хайраар дүрэн гэрэл. Тэр намайг итгэдэг. Тэр бол гэрлийн их үүсвэр. Тэр ч бас таны ч их үүсвэр. Торрес мөн түүний хаанаас ирсэн бэ гэж асуухад нэгэн цаг дэлхийгээс ирсэн гэсэн нуустаг хариулт өгсөн юм. Мөн тэрээр инээмсэглээд өвдгөө тэрэн хурж байлаа. Би таны тухай илүү их юм мэдхийг хүсэж байна. Яагаад бидэнд хэлж болохгүй гэж. Уучлаарай. Би чиний өмч биш. Би хүнд ч харагдахгүй. SCP байгууллага хүн төрөлхтнийг мөн дэлхий дээрх бүх амьдралыг хамгаалдаг. Та энэ ажлыг чухал гэж үзэж байна уу? Тийм ээ. Би үүнийг хийж байна. Намайг хараад мэд. Хэрэв би таны чадахыг зөв ойлгосон бол та үүнээс хамаагүй илүү хийж чадна гэдэгт итгэж байна. Хүн төрөлхтөн болон дэлхийд учирч болсгүй аюул занлалын талаар төдийгүй өөрт байгаа бүх мэдээлэлээ хуваалцах нь оролцогч бүх талууд маш их ашиг тустай байж болох юм. Би хитрхи том, чи хитрхи жижиг. Юу ч үгүй тэнгис арлууд бий. Би тэдний эерэг мангасууд ирж байна. Бидний мэдхээс давсан хүсэл тэмүүлдэг бурхад би бол ажиглагч. Би тэдний араас эргэлдэж байгаа толгойныг харж байна. Чи намайг олсон ч, хорьсон ч, хамгаалсан ч ялгаагүй. Намайг өөрийнхөө болгохыг хүсэж байна. Гэхдээ би энэ зөвхөн чиний төлөө ирээгүй. Өөр маш олон хүмүүс бий. Миний тусалдаг хүмүүс, миний анхааруулдаг хүмүүс. Та нарын энэ саарл хуурай, чулуун аннаас саадах хүмүүс, ядарсан хиймэл дагуулуудад чинь хүрч чадахгүй газрын хүмүүс, энэ гэрээс, бидний гэрээс саадах хүмүүс, миний мэддэг хүмүүс, миний хайрладаг хүмүүс, та нарт огтхон ч хамаагүй хүмүүс, та нараас өмнө ирсэн хүмүүс. Түүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдөө өрөөлөн босгосон өчүүхэн ханнуудын цаадах хүмүүс, дүрм журам, ясмах, хуйл цааз, махан бие, дурсамж, хангарах гээд эцэст нь өөрсдөө хүртэл оршин байдгийг марчдаг тэр бүх хаан. Тэр хүмүүсийг би хайрладаг. Үнэхээр ихээр гэвч энэ бүх орчин зөвхөн миний ах надтай энэ тэнцүү нэг юм. Үүнийг сонссон доктор би таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Өөрөөр тайлбарлаж өгөөч гэхэд тэрээр зүгээр л инээмсэглэж надад өөр хэлэх үг алга. Үүний дараа түүнтэй холбоо барих гэсэн аливаа оролдлого бүхэн бүтлгүүцсэн юм. Тэрээр ямар ч нэмэлт хөдөлгөөн хийхгүй сансар төвж нарны гэрэл дулаацж байлаа. Хаяа зүгээр бүгдийн мартад голын эрэг суух юмсан анзаараагүй зүг бүх найхад ихнээс нь анзаарах хэдийгээр бүх найз нөхөд баш тулсан үл бүх ганцаараа хамгийн сүүл хэзээ бүтэн нартай хоног би мэдэхгүй мэдрэмжээ би аваад өгөн хэзээ чамд хэлэхгүй ганцаараа энэ янзаараа